Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний үдийн цайны хачир болгож их Монгол радио цай авах зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ даваа лавг баасан гариг бүр та бүхэндээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээрээ зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн Учрах тавилан 2 дугаар дэвтрийг аль бие усны эрхтэйгээр хүргэж байгаа. Ингээд та бүхэндээ энэ хүү зохиолынхон 17 дугаар хэсгийг яг одоо хуваалцъя. Хамтдаа харъя. Зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэн. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. 17 дугаар хэсэг. Хоног сарууд харавсан сум шиг өнгөрч намрын налгар дулаан өдрүүд үргэлжлэнэ. Учрлын хуримтай зэрэгцээд ануучингийн хуримч болохоор боллоо. Богинохон хугацаанд хайрлан дурлалцаж насан туршдаа хамт амьдрахаар шийдсэн зоригт ануучин хоёр хурмаа хийхээр шийдэхэд учрлын хуримтай зэрэгцүүлсэн хүн нь Цэлмэг байлаа. Тэрээр хүүхдүүдийн гэрлэлтийг нэг өдөр хамтд нь хийхээр шийдсэн нь цаана учиртай. Одоогоос 10 жилийн өмнө алс холын Америкт хүүхдүүдийн төгсөлтийн баяр дээр учран золгож байсан хүмүүс мөн л хурим найран дээр дахин цугларч баяр жаргалаа хамтдаа хуваалцахаар болжээ. Хорвоо дэлхий уудам хэрнээ хов заяа нэг л төрөгт хамтдаа зурагдсан бол учрах уулзах боломж хаа нэгтэйгээс гарч ирсээр л байдаг ажээ. Учрах тавилантай хүмүүс учирч уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэгтэй. Харин уулзсан учрах боломжгүй бол нэг гудамжны үзүүр дээр зэрэгцэн зогссон ч хоёр тийшээ харсаар зөрөөд л өнгөрөх визээ. Зоригт ануучин хоёр зайсангийн амандах хаус хотхонд шинэ байр авч тэндээ өрх тус харалсан бол Учрал Солонгоо 9-3 хөшигтийн хөндийдэх олон улсын нис хонгоцны буудлын хажууханд 3 өрөө байранд орохоор боллоо. Тэд нэг өдөр хурмаа хийгээ зогсохгүй гэрлэлтийн баталгаагаа гардан авах цаг минутанд ч ойрхон таарлаа. Учрал ануучин хоёрыг нэг эцгийн хүүхдүүд гэдгийг тэдний аав ээж мөн манай уншигч сонсогчдор зур хинч мэдэхгүй. Хурмын зарим зочид бол бүрч гадарлахгүй байсан. Гэрлэг ёслолын ордны үүдэнд олон хүн цугларчээ. Ануучингийн хурминд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноос гадна сэтгүүлчид, урлаг соёлынхан хүртэл ирсэн харагдана. Харин Учрал Солонгоо хоёрын хувьд ойр дотны цөөн тооны хүмүүс ирсэн байлаа. Том хүүгийнхэн аз жаргалтай мөчийг хуваалцахаараа төгөлдөр халуунаа хоёр мөн Америкаас бэлгүүтэй Жиния эхрүүдийнхэн хамтаар ирсэн байв. Ар нуруу хэсгээрээ задгаа хэрнээ ингэр цээж талдаа битүү шигтлэгээ урлсан торгон цагаан даашинцтай ануучин эрдний шигтлэгээ бүхий титэн зөөснөн игээл үлгэрийн гүнжлуга үзэгслийн төгс харагдана. Эр нөхөр болох зоригт нь ингэр дүүрэн медальтай ёслолын дөрөмт хувцас өмсчээ. Эднийг төсөөлөн бодох зур Хатан хаан Сиси киноны Франсис Жозеф Хатан хаан Сиси нарын хурмын цаг мөчлөг айдал. Тэр торгон мөчнөдний өмнө зэрвэлсгэн бууж ирсэн нь яг л түн шиг санагдсных гэлтэй. Үндэсний Монгол дээлэрээ ижилсэн Учрал Солонгоо хоёрч тэднээс дутхааргүй олонний харцыг булаасан сайхан хосууд гэдгээ баталлаа.
Хосууд өөрсдийн хүсэлтээр гэр бүл болохыг хүлээн зөвшөөрч, насан туршдаа бие биедээ үнэнчээр амьдрах хайрын тангараг өргөн гарын үсэг зурлаа. Мөн бусдын адил Сүхбаатарын талбай урж зураг хөргөө даруулан, гандан тэгчлэн хийд орж, Жанрасаг бурхнаасаа айдас авлаа. Зоригт учрлын гэр бүлийнхэн зочдыг хүлээн авах зоогийн ширээгээ хамтдаа захиалсан байв. Энэ бүх арга хэмжээг ийхүү зохион байгуулах болсон нь мөн л цэлмэгийн санаа байлаа. Учрлыг өдий зэрэгтэй эр хүн болоход нь өөрийн биеэр тусалж дэмжиж чадаагүйдээ хүүгийнхээ насанд нь ганц тохиолдох хурим нарийг нь хинээс ч дутахгүй хийж эцэг хүний үүргээ багч гисэн биелүүлэхийг хүсчээ. Өргөцсөн зочид хүндэтгэлийн тайзан дээрээс хайртай хосуудад ерөөл өргөн бэлэг гардуулж, мөн залуусын хуримд өргөдөн ирсэн алдартай дуучид урлаг соёлынхан найр наадмыг хөгжөн аядугаан өргөж байв. Хөгжил цэнгэл найр наадмын хажуугаар хосуудаас нүд салгалгүй ширлэх зарим нэгэн зочдын дэл сул яриа чихтэлсэн. Гүн залуус яагаад хуримаа нэг дор хийж байгаа юм болов? Аавууд нь найзууд юм гэсэн. Тэгээд л ингэж зохион байгуулсан баг. Аавууд нь найз байлаа гэд хүүхдүүдийн хуримыг хамт хийн гэдэг чинь сонир юм да. Үгүй. Учрал ануужин хоёр чинь нисхийн сургуульд хамт сурч байсан найзууд гинлээ. Тийм баха. Өөрсдөө найзууд болоод хуримаа хамт хийж байгаа бах. Үгүй нэртэйгэр нь миний ихнэр чиний. Чиний ихнэр минийх гэдэг шиг солигдчихгүй дээ. За яршиг. Дандаа л марцган жоох юм. Найз нөхдүүд хамт хуримаа хийж л байдаг шүү. Уг нь анууч нэр алдартай том хүн байж өөрийнхөө хуримыг сөрдүүлээдээ хийхгүй ийм хачин сунжирсан юм хийх гэж. Төсөн мөнгө хэмнэсэн болов? Яалаа гэж. Хуримнаасаа гар татаж хоёрын хоёр хуримыг нэг дор хийнэж байхгүй. Энд нэг л учир байна. Ямар учир байх вэ? Хурим сайхан л болж байна шүү дээ. Гэх үгс заалны хаа нэгтэйгээс сонсогдно. Тэдний энэ ярианд хариулт өгөх мэт цэлмэг олны өмнө гарч үр хүүхдүүддээ баяр хүргэн захиа сургаалаа хэллээ. За, охин хүү хоёрын маань амьдралд хөл тавьж насан туршдаа хувь заяагаа холбох ханижилтайгээ албан ёсоор гэр бүл болж буй энэ сайхан баярт мөчийг нь хуваалцсан сууга ах トゥ хамаатан садан найз нөхөд хүүхдүүдийн маань нэг ангийнхан хүндтэй зочид та бүхэндээ баярлалаа. Залуусын хуримаа хийхээр төлөвлөсөн өдөр судраа ойролцоод харж та хэд маань хамтдаа ёслол яасан бэ гэсэн санааг би гаргасан юм аа. Тэгээд ч буруудаагүй сайхан л хурим болж байна. Учрлын аав Тэмүүлэн бол миний насан багын найз. Бэр хүргэний талынх нь бидний саналыг дэмжсэнд баярлалаа. Учрал хүү маань хэдийгээр хувь заяаны төөрөг тавилангаар Тэмүүлэн найзынд маань өргөгдөж сайхан аав ээжийн буйнд өдий дайны яваач би зүрх сэтгэлдээ эцэг хүнийхэн үргийг ямагт сансаар ирсэн билээ. Хүүгийнхэн гэр бүл аз жаргалын дээдийг хүсээд энэ өчүүхэн зүйлийг аав нь хүүдээ бэлэглэж байна. Миний хүү хинээс ч дутахгүй өрх гэрээ өөдөн татаад явж чаднаа гэж итгэж байгаа юм аа. Ингээд өврөөсөө дугтуутай бичиг гаргаж ирлээ. Энэ үед учрал цэлмэргүй дөхөн хүндтгэлийн хэсэгт гарч ирлээ. Өмнөх игнэний голын суудалд хүргэний талынхантай хамт сууж байсан Сарнай нөхрөө юу гаргаад ирв гэж бодсон янзтай сүрхий ажиглан харна. Учрал хормынх нь үеэр ямар нэгэн зүйл өгнө гэж түүнтэй ярилцааг байв. Зөвхөн мөнгөн аягтай сүү, хадаг, түүнд өгөхөөр бэлдсэн хэд 3 төгрөгийг л Сарнай мэднэ. Тэгэхээр нөхөр нь учралд юу өгөхөөр гаргаж ирснийг тааж ядан суутал цэлмэг. Энэ бол газар эзэмших эрхийн бичиг. Бидний хідэн гэр бүл бусдад буян болох үүднээс оншилгоо имчилгээ сайтай сүүлийн үеийн томоохон эмнэлэг барихаар бодож төлөвлөж зорж хүсэж яваа юм.
Эмнэлгийг барьж байгуулахаар хотын төвийн байрлал сайтай хэсэгт газар сонгон худалдаж авсан юм. Үүнийгээ дундхүү учралдаа хурмын бэлэг болгон өгч байна. Миний хөө, бидний зорьсон ажлыг хэрэгжүүлж аавынхаа болоод олон хүний хүслийг биелүүлээрэй гэлээ. Цэлмэг энэ газрыг учралд өгснөөрөө Шингүн болон Сарнайн дургуутслыг төрүүлнэ гэдгийг мэдэж байсан ч ингэснээр найз тэмүүлэн барилгын асуудлыг шийдэж халиуна Америкт ангаахын сургууль төгсөж ирсэн хангал хүүгээ ерөнхий эмчээр тавих боломжийг нээж өгч байлаа. Учрлын ихнэр Солонгооч бас эмч хүн. Цаашдаа хөрөнгө оруулалт нь өөрийнх нь болохоор Чингүн ануучин хоёрт ч эмнэлэг өгөөж өгөх нь мэдээж юм. Тиймээс хин хинд нь хэрэгтэй гэдгийг эр хүний алсын хараагаар бодож тунгаан инхүү шийдсэн байжээ. Мөн өөрийнх нь залуудаа хийсэн гимнүгэл, алдаа дутагдал, үеийн үед үр хүүхдэд нь ямар нэгэн сэмжээр тэр дараа болохгүй. Цаашид харин ч бие биенээ түшиж тулж яваасаа гэж чин сэтгэлээсээ хүссэн нь. Учрал түүний итгэлийг алдахгүй. Сонгож авсан энэ газар дээр нь төсөөлж байгаа шиг нь өрөөгөөчтэй олон түмэнд буян хийсэн үйлчилгээ сайтай эмнэлэг байгуулахын төлөө чадах бүхнээ хийн гэдгээ амлалаа. Харин Сарнад энэ үхэн таалагдсангүй. Том хүү Чингүн нь байсаар бахад өвлүүлж үлдээх нарийн нандин бүхнээ учралд өгч үе удам дамжсан үнтэй хөргөөч түүнээс аваагүй байгаа. Гал голомтыг нь сахиж үлдэх хар нэлхаасаа хамтдаа байсан хүн хажууд нь байхад хаа хамаагүй хүний гэрт төрж өссөн хүүхэдтэй дэндүү сайн хандаж, дэндүү эрхлүүлж, хамаг итгэлээ өгч байгаад нь дургуун хөрч байлаа. Чингүн чаавынхаа энэ байдлыг дүүцсэн байж ядахтаа өмнөх хундахтай архиа нэг амсгаагаар хүндэрч орхилоо. Сарнай одоо ажилуулж буй совлын газраа хүүхдүүдийнхээ барьж байгуулах эмнэлэгтээ нэгтгэн хөрөнгө мөнгөн дээр нь чадах чинээгээрээ туслана гэж бодож байсан бол эрг хэлцэхэд хүрч Цэлмгийг ийм дураараа аашлаж ганцаараа шийдвэр гаргасанд уурлан бухимдаж байлаа. Харин тэмүүлэн эцэг хүнийхээ хувьд ухаантай шийдвэр гаргасан найзаараа бахархаж байсан бол халиуна түүний энэ байдалд уярсандаа нулимсаа барьж тэлэхгүй сэмсэмхэн алгаараа нарчид суулаа. Ийхүү олны анхаарлын төвд болж өнгөрсөн хурим хэдэн өдөр үргэлжилж эцэст нь залуус балсараа тэмдэглэхээр гадагшаа явцгаалаа. Зоригт ануучин хоёр Хавай Хайнайн арал руу явсан бол учрал Солонгоо хоёр Окинавад Бангкок руу нислээ. Аз жаргалдаа умбуж явсан тэд аавыгаа хормынхын өдрүүдэд сүүлчийн үгээ хэлж захиж байсныг нь яахан мэдэх вүлээ. Цэлмэг хэдэн өдөр үргэлжилсэн найр наадамд дарагдаад өөрийгөө ядарч байна гэж бодсоор тарих толгой эргэх, дотор муухайрахыг анзаарахгүй. Анзаарсан ч тоохгүй явсаар нилээд удаджээ. Хүүхдүүд балсараа тэмдэглэхээр яваад хитгэн хонож байлаа. Цэлмэг өглөө эртлэн босож хот орох санаатай хувцас өмсөн гарлаа. Гэрээсээ гараад үүдэн хоймрын зайтай явгүй юу өөрийн ирэхгүй тэнгэр газар нийлэх шиг лайвэлзэн толгоон эргэж нүдэн харан хуйлан унахта юу болоод байгааг ч гүйцэд ухаарч амжсангүй. Хайртай бүхнээс хамаг нандин дурсамж газар их дэлхий орноосоо үрд явж байгаа өөрөө ч мэдж чадалгүй хоромхон зургийн төдийдл холдон одлоо. Дугаар хэсэг. Хүний амьдрал цаг нь ирэхээр дэндүү богинохон. Даанч санаанд урамгүйгээр иргэдэг ачаа.
Нэг л өдөр хайрлагдж явсан хүмүүсээ орхин ахин хизээч ирэхгүйгээр салан оддог гашуун мэнтэй хорвоо. Тиймээс амьддаал амжиж бие биенээ хайрлах учиртайг олдон одож өө бүхэн сануулсаар буцдаг билээ. Сарнай нөхрөө хот руу явчихсан гэж болон гэрээсэн гарталаа. Тэрээр царай нь хөхрөн бараантаж нэг л хачин байдалтай газарт хөвтэйг нь хараад эгээтэл зүрхэн зогсчихсангүй. Яарч тэгдэн айд сандарсаар гүйн очвол бүх үеийн хүйт дан хөшчихсэн байлаа. Хээ, бурхан минь, юу болох нь вэ? Хань минь, хүчин яаж вэ? Сарна байдаг чадлаараа урдуу тавин уйлж унжиж хашиграад нэмэр алхав. Бүх зүйл болоод өнгөрсөн байлаа. Сэлмэг 30 гаруй жил хамт амьдарч хорвоогийн сайн мөг хамтдаа туулсан хайрт ханитайгаа хитгэн үгс олигтой сольж амжилгүй өөрийнхөө хүсэж зорж байсан үйл хэрэгэж дуусгаж чадалгүй ийхүү гинэд хорвоог орхилоо. Ануучин учрал аль нь балсараа нь дуусгаж амжилгүй гонигт мэдээг дууллаа. Тэмүүлэн хүүтэйгээ ярьж энэ талаар мэдээх хүргэлээ. Байна уу? Байна аа. Тийм ээ аав нэ. Миний хүүхдүүд сайн явж байна уу? Сайн. Та хэд маань сайн уу? Бид далайн ирэг дээр үнэхээр сайхан амарч байна. Энэ газрын үзэгсэлэнт байдлыг хараад дараа та нартайгаа хамт ирж амархсан гэд мөрөөдөө цууж байна. Гэхдээ хүүгийнхэн баяр жаргалтай мөчийг таагүй мэдээгээр солих болсондоо санаан зовсон Тэмүүлэн. Уучлаарай миний хөө. Аав нь ингэснэ хэсэг чимээгүй болоод нэг зүйл дуулахгүй болохгүй нэ. Хол газар яваа хүн сэтгэлээ барьдаг юм шүү. Ингэсэнд айж гайхсан учраас хамгийн түрүүнд ээжигээ бодон яасан бэ? Аава ээж зүгээр үү? Гэж сандран асуувал ээж нь зүгээрээ. Харин Цэлмэг аавч нь ингээд цааш түгд чинь чимээгүй боллоо. Яасан? Ямар нэгэн зүйл болоо юу? Би энэ гайгүй байсан юу болсон юм бэ? Эмнэлэг твцсэн юм уу? Гэнэт бурхан болчихлоо. Юу? Саяхан л зүгээр байсан шүү дээ. Харин тийм ээ. Санаанд оромгүй юм болоод байна. Яасан бэ аава? Осолд орсон юм. Гинэт юу болох нь энэ вэ? Тархинд нь цус харавсан гэсэн ийм л юм болчихлоо. Ингээд чимээгүй боллоо. Учир нь яхаа мэдэхгүй харилцуураа барьсан чигтээ газаж орхилоо. Хэдий түүнийг өсгөөгүйч мах цусныхын тасархай үр өдмөн болж орчлонд мэдлсэн. Тэр хүн байгаагүй бол учралч энэ ертөнцид мэдлэх хэсэг нь эргэлзээтэй. Дүр төрөх алхаа гიშгэн хүртэл усны тусал шиг ижилхэн төрсөн тэрээр түүнийг орчлонд үгүй болсныг дуулаад харамсан шаналхгүй байж яахан чадах вүлээ. Хорвон дээр захиж хэлсэн үг бүхэн түүний сүүлчийн захаа гэрээс байсныг сая л ойлгон ухаарч өөрийн ирэхгүй ихэр татан ойллаа. Амьдралын эргүүлэгт хөтлөгдөн өөрийн гэсэн зам мөрөөр явсан ч төрсөн үрээ гэсэн сэтгэлтэй явсныг нь учрал хинээрч хэлүүлэлтгүй мэднэ. Ханыгаан тайвшруулах санаатай солонгоо хажууд нь ирж суувал түүний ингэрт нэлхүүгчийг наалдан ховорхон унагдаг нулимсаа хэсэг зур задгайлахад сэтгэл нь багч хэлсэн монголоо. Учрал солонгоо хоёр энэ гонигт мэдээг сонсонгуудаа нутгийн зөв хөлгийн зодчолоо заллаа. Ануужинч мөн хэдийн
Монголд ирсэн байв. Хэдхэн хоногийн өмнө хором найр гэж бужигнаж баяр цэнгэл бэлгсэн суусан эдгээр гэр бүлүүд одоо нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай дахин учирлаа. Халуйна залуу сайхан насандаа үр хүүхдийг нь тээж хайрлан дурлаж явсан хүнээ хэдийгээр өөр хүнтэй амьдрал зохиож олон сар жил өнгөрсөн ч зүрх сэтгэлийнхэн болонд нандинг нь тээж явсныг түүнийг эзгүй болсон энэ л өдрүүдэд мэдрэв. Амьд явахт нь бие биендээ алдаа оноогоо тогтогч өнгөрч холдсон үед өршөөж уучлснаа ухаардаг нь хүмүүсийн хожимдож ойлгодог гимшил хэлтэй. Тэр нэг халуун нараа төөнсөн өдөр санамсаргүй машинд нь сууж хамтдаа тэрэлж орсон дүр зураг санаанд нь илэх. Үнэндээ санамсаргүй зүйл биш байж. Биднийг олон жил хадгалсан сэтгэлийн буглаагаа тайлж нэгнээ уучлан ойлгох боломжийг хожимдож харамсуулахгүй тулд бурхан өгсөн байж. Шахны усанд нь бууруулсаар сууж нас хивээсэн хижээлэр болсон ч нөгөө л дотн дулаахан харцаараа өөдөөс минь инээмсэглэн зогсож байсан сэлэмгийн дүр өчигдөрхөн мэд тодоостод үзэгдэн. Одоо ч тэр дүлгөөн 50 харцаараа тэнгэрээс хараад инээмсэглэн буй гэдэгт эргэлзэхгүй байлаа. Үлдсэн нь дурсамж, өнгөрсөн нь холддог хорвоогийн жомхой. Ажил явдал нь буянтай хүний ёсоор болж бүтээд өнгөрлөө. Аавынхаа хойдхийг дааж хамаг ажлыг нь амжуулах Чингүнийг хараад учрал үнэндээ өөрийгөө хэн байсан бэ? Тэр хүний төлөө юу хийсэн бэлээ гэж бодоход хүрв. Тэрээр Чингүнтэй аминчлан уулзлаа. Урд өмнө ах トゥ гэдгээ мэдэлцэж мэндийн зөрүүтэй явдаг байснаас аавынхаа хоёр талд суугаад сэтгэлэн уудалж явсан удаагүй. Учрал өөрийг нь баг байхад аавыг нь өвлүүлж үлдээсэн ягаан гартааман хөөргийг яг л анх түүнд өгсөн тэр ногоон торгон дайлан тань бас гадуур нь хийж савлсан хайрцагтай нь Чингүнд өглөө. Аавыгаа сангалзсан сэтгэл нь нэмтэрч суусан Чингүн гайхаж эргэлцсэндээ шууд хөөргийг нь авч зүрхэлсэнгүй. Харин дотроо бол энэ одоо надад ирэх цаг болсон. Эзэн нь юм мэдэж эргэн усаа хаштгаа гэж шууд хэлээд авсан ч бол хэмжээ хязгаараа ойлгосон юм байлгүй дээ. Амьдралд минь хөндлөнгөөс орж ирж хэрэг хамаг юмн дээр минь эзэн суух санаад. Аав яагаад үнтэй гэсэн бүхний зориулдаг байсныг ойлгохдоггүй. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ ийм үед эвгүй харьцаад ч яах юм. Эв зүгээр ярилцаж байгаад аавынхаа эд хөрөнгийг салгаж авах минь хэмээн бодож. Чи бол миний дөө. Бидний эцгийн хүүхдүүд. Аав чамайг нэлэх байхад үргэлж хамт байж чадахгүй. Хүний царай харж явах нуган өрмөнгээд эцэг өвгдөөс уламжилж ирсэн энэ хөргөө надад биш. Чамд өгснийг нь мэднэ. Тэглээгээд би атаархаж сүүл болж байсангүй. Аав минь ямар ч үнэтэй эд зүйлээс илүү хайр халамжаар дутаагаагүй л өсгсөн. Гэгэнэт яагаад надад өгөхөр болов? Энэ хорвоод хэсэгхэн зурч гэлээ. Ээжтэй минь учирч би гэдэг хүн төрөх тавилантай л байж. Намайг илүү үзэж, ад шоо хийлгүү чадах бүхнээрээ туслах гэж хичээж хичнээн үнтэй гэсэн болгоно надад зориулж эцэг хүний сэтгэлээр хандаж байсныг нь би мэднэ. Гэхдээ гал голомт дээр нь үлдэж удам угсааг нь үргэлжлүүлэн авч явах учиртай хүн бол та.
Сар муу юм битгий бодорой. Энэ бол танд өгөх ёстой. Танд хадгалагдах ёстой. Урд өмнө нь аавынхаа сэтгэлийг бодоод буцааж өгч зүрхлээгүй юм. Хоримн дээр мөн л өчнөн асуудал хөрөнгө мөнгө болгож авсан газрын гэрчлэгээ надад өгсөн. Би багада юмны учрыг ойлгох насанд хүртлээ аавынхаа талаар таагүй бодол гомдол дүүрэн сэтгэлтэйгээр хүн болсон. Харин түүнтэй уулзаж учирсан цагаас тэр бодол минь өөрчлөгдөж эцэг хүний уужуу тавин ухааныг илүүтэй ойлгосон. Тийм л учраас үр удам болсон танд энэ бүхнийг буцаан өгөх учиртайг бодож байна. Гэсэнд Чингүн аавынхаа хөөргийг буцааж авах нь гэж баярлсан дан биш. Үнтэй цайтай эд өөрт нь зүгээр л ороод ирсэнд шунал сэтгэл нь хөдөлж хөлн газар хүрэхгүй байв. Гэсэн ч тэр энэ байдлаа учрал мэддэхгүй гिचхэн баярлаа дөө минь. Бид өөрсдөө л нэг эцгийн хүүхдүүд гэж ойр дотн явахгүй бол одоо бидний нэгтгэх хүн үгүй болсон. Чи ч үнийг ойлгосон болол та гэж хэлэнгээ аавынхаа хөөргийг авч дайлангаас нь гарган тамхилангаа эргүүлж тойруулан сонжих мэд удаан харж зогслоо. Тэр хөөргнөөс хизээч хажуунаас нь холдож байгаагүй. Үргэлж зааж зөвлөн нөмөр нөөлөг болж явсан хайртай аавынхын үнэр сэнгэлснийг Чингүн мэдэрсэн ч мэдрээгүй мэд холын хол хөвж одсон бодолтой бүтчин байв. Чингүн айлын ганц хүүгээд эрх дураараа өссөн. Хэдийгээр аав ээж нь сургууль соёл төгсгөж орон байрыг нь хүртэл бэлдэж өгсөн ч ууж идэх дуртай. Элдвийн хүүхэн шуухантай орооцолдсон хөнгөн шингэн зантай нь аав нь мэддэг болохоор түүнд идэхийг өртөл болгодоггүй байв. Тиймээс л Чингүнийг зарж үрхээс нь сэргийлэн эмнэлгийн газар болон барьж байгуулах эрхийг Чингүнд биш учралд өгсөн нь цаанаа бас ийм учиртай байсан юм. Хэдэн шоногоор хамаагүй казино тоглоод алга болчихдог. Чингүн сургууль төгссөнөөс хойш олон ажил сольж аав ээжээсээ ч нилээдгүй мөнгө төгрөг авч өрн таран хийжээ. Тиймээс л аав нь түүнд итгээгүй хэрэг. Үргэлжлэл бий. Зохиолч Хишиг нэмийн Долом суран. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хосбаяр. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлж Хишиг нэмийн Дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1-2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 9986 1086 9986 5080 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Сонсогч та өдрийн